Нигериагийн маш намын гэрлэнэ. Би Нигерианг аваад их шиг өсөг үзэх асуудал манайхын жигтгэн сайн байсан. Эхний хоёр геологч үзээд хүүхдчдэр, багшчдэр, эцэг эхүүдчдэр нилээн одоо хүүхдийн маань бүх хүүхд маань ингээд унших чадвараар нилээн сул байгаад одоо бүгд ингээд айгуу тэгэж сандарсан. Харин тэгээд би одоо ямар арга хэрэглэх вэ? Яаж уншиж сурах вэ гэж нилээн ботсон өөрөө. Тэгээд ингээд энэ төслийн маань гүүхч уншигч гэдэг арга надад санаанд ороод одоо тэгээд би гүүхч уншигч аргыг ингээд самбар дээр ангийнхаа хүүхдүүдээр уншихаар одоо 4 тийм үеэр MS-ээр орсон одоо 4 үеийг одоо самбар дээр ингээд нэг цааснаар ингэж байлуулсан 4 баг болгож уншаар тэгээд ингээд уншуулад бага Нигерийн хүүхэд тод өнгөр ялгаж будах тод өнгөд илүү их дуртай учраас ингээд тод өнгөр будуулсан эхлээд тэгэх явцдаа манайхаа айгүй сонирхолтой болоод одоо тэгэл багшаа энэ тийм үе байна. Миний нэр нь тэр үе орсон байна гэж ингээд надад өөрснөө хэлдэг болсон. Энэхээр би одоо сүлдээ айгүй тийм хүүхдүүдээр эцэг их хүүхд одоо гэртээ ингэмээр тэгмээр ингэж надад айгүй нааштай хандлагатай болж ингээд ирсэн. Мөн математикийн хичээлдэр нэмэх хасах үйлдэлтэй бодуулах зургийн хичээлдэр зураг гүйцэж бодуулах одоо аргыг бол энэ гүүгч уншигчаар одоо хийхэд бол маш их үр өгөөжтэй байсан. Та бүхэн ч гэсэн энэ аргыг хэрэглэж үзээрэй. Уран уншигч гэсэн шүлэг хурдан зээлжлүүлэхийн аргыг бол одоо төсвийн сургалтанд сууж сурч ирсэн байгаа юм. Тэгээд энэ арга одоо өөрийнхөө би 2 дугаар ангитай өөрийнхөө анги дээр бол цасангой охины үдэшлэг гэсэн шүлгийг бол одоо хүүхдүүдэд зааж өгч туршиж үзсэн. Тэгэхэд бол одоо энэ хүүхдүүдийн шүлэг зээлжлэх үеийн үйл ажиллагааг их хурдан байсан. Тийм болохоор ер нь хүүхдүүдийг одоо маш хурдан уншуулах, тэгээ уран уншсан анхны суурийг тавих зорилгоор энэ аргыг бол цаашдаа хичээлдээ хэрэгж болох байна гэж туршиж үзээд одоо нэлээд олон шүлгийг бол одоо зээлжлэхэд бол энэ аргыг хэрэгж үзсэн. За тэгээ энэ анги нийтээр масаараа одоо шүлгийг тэгж хурдан зээлжлэдэг бол ийм арга бол зээлжлэхэд бол их тохиромжтой арга байсан. Тэгээ ерөнхийдөө энэ аргын ер нь гол үйл ажиллагаа нь бол одоо багш хичээл хүүхдүүдэд юу заах гэж байгаа болон богинохон хугацаанд шүлгийг зээлж сурах гэж байгаа хийж та нар одоо сонирхож байгаа хэсгийг асууж юм сэтэлжүүлнэ. Тэгснийхээ дараагаар бол багш өөрөө хүүхдийн анхаарал сонирхлыг төрүүлэх үсээр тийм хөдөлгөөнтэйгээр ингэж өөрөө уран тодоор дагуулж уншиж өгнө. За тэгээд шүлэгт байгаа зохиолын баатруудын одоо талаар бол асууж мэдэхгүй байх юм бол одоо тэр баатруудын талаар тайлбарлаж өгч шийдгээд ингэх юм бол хүүхд одоо шүлгийг зээлжлэхэд бол амархан юм ойлголтод нордог юм байгаа юм. За тэгээ энэ аргын үр дүнд бол манай ангийнхан шүлгийн дэвтэр нээгээд за одоо 3 шүлгийг бол одоо тэмээ за тэгэл хойно 9 эрдэнэ дээл гэх мэт шүлгүүдийг бол одоо яг энэ аргаар бол чийжилсэн байгаа хүмүүс. Тэгээ энэ аргын ерөнхийдөө бол одоо ингэ цаашдаа бол миний бодлоор бол ер нь бол 1-3 дугаар ангид бол одоо цасангой охины үдэшлэг гэдэг дээр тулгуурлаж энэ шүлэг дээр үл чийжилэхэд боломжтой байгаа юм. Цаашлаад бас ангийн арга ахуулаад одоо 3-5 дугаар анги 4-5 дугаар ангид бол одоо би Монгол хүн гэдэг шүлгийг одоо жишээлбэл одоо би Монгол хүн гэдэг шүлгийг томоор бичиж тавьчихаар
тэрэн дотроос одоо тэгээд эх орныхоо тухай тэр яагаад Монгол хүн төрсөн дотроос одоо хайртай байдаг гэсэн юм асуудал тавьжуулж асуулт хариултаар ярилцах үүдийг сэтгэжүүл тэгж мэдээ энэ дотроос нь тийм асуултаар бас мэдгийг түгээгээ тэгээ шүлгээж ээжлүүлэх бүр цаашлаад одоо би Монгол хүн гэдэг шүлгээгээд мөрөөр юм бадаг бадгаар нэг хэсэглэн хайчилж хүүхдүүдэд өгөөд тэрийгээ одоо ингэ шүлгээ ингэж эвлүүлж одоо бичих гэсэн юм олон үйл ажиллагаа бол одоо энэ аргаар бол хүүхдийг хөгжүүлэхэд хэрэгжүүлж болох юмаа гэдэг нь одоо ойлгож авсан. Математикийн хичээлээр чулуу таалцах аргыг ашигласан нь маш их үр дүнтэй байдаг. За энэ арга ашиглахад бол орон 10,000-ын дотор юм уу байсан. Ер нь орон ангийг таниулахад ер нь бас их дөхөн болж өгдөг. За чулуу таалцах арга гэдэг нь ердөө гарын дор материал шагааг бол бас хүүхдийн гарт багтахгүй энэ том овор хэмжээтэй байдаг учраас чулууг ашиглаж таалгавал их зүгээр юм аа. Тэгээд бол энэ аргыг бол манай ангийнхыг хэрэглэснээр одоо бол ер нь орон ангиа бол гүйцэд мэдэж таньж авсан байгаа. За мөн хүүхдүүдийн төсөөлөн бодох, дүрслэн бодох арга бас давхар хөгждөг. Энэ бага ангийн багш нар та бүхэн энэ аргыг математикийн хичээлээр туршиж үзэхэд илүүдэх үү гэж бодож байна. Хүүхдийн зохиож найруулан бичих одоо чадварыг хөгжүүлэх зарилгаар одоо энэ Монгол хэлний хичээлээр хүүхдийг яаж энэ чадрыг сайн эзэмшүүлэх вэ гэдэгт анхаарч ажилладаг. Тэгээд энэ зохиож найруулах чадрыг эзэмшүүлэхийн тулд зөвхөн одоо дэвтэр дээр нь бичигдээд байх нь бас үр дүн муутай байдаг. Тийм учраас бага насны хүүхдүүд ингээд зурах, нугалах, хайрцлах ийм сонирхолтой байдаг. Энэ сонирхол чадвар дээр нь тулгуурлаад энэ зохиох найруулах чадрыг одоо холбож заах нь бол үр дүнд хүрч байгаа нь бол ингээд хүүхдийн бүтээл зүйлийг харагдаа. Жишээлбэл одоо ингээд урилгыг ингээд хүүхд хийсэн байх ингээд туршлагын хичээлтэйгээ холбоод ингээд нугалж хайцлаа. Тэгээд энгийн одоо өөрөөгөө хайчсан нугалсан зүйл дээр бол хүүхд бичгтээ их сонирхолтой байдаг. Тэгээд ингээд хүүхдүүд ингээд өөрийнхөө одоо ээжтэй эцэгхийн хуралдаатай үлдсэн ирнэ гэсэн санаатай урилгыг бол ингэж цаасан уралдаага ингээд хийнгүүт хүүхд их дуртай сонирхолтой хийж байгаа нь ажигддаг. Мөн одоо ингээд энэ зүгээр одоо нэг найзтайг мэнчилгээ бичье гэхэд цаасан дээр нэг бичгүүд ингээд бас ингээд энэ цаасан таваг одоо ингээд зогсоонынхоо одоо энэ бүтээлээс бас санаа аваад ингээд энэ товчоор ингээд хиймлээ. Тэгээд дотор нь одоо нэг мэнчилгээгээ ингээд анд найзтай зориулж одоо мэнчилгээ яаж бичих вэ гэхээр нэг хүүхэд бас илүү одоо сэтгэж ингэж бичиж байгаа нь бас ингээд ажиглав. За мөн энэ зохиож найруулах чадварыг бас хөгжүүлэхдээ бус хичээлтэй бас холбож болж байна. Ингээ иргэний боловсрол хичээлээр мөн ингэж нугалж хайчлаа. Тэгээ энэ одоо нөгөө хэрвээ би сэт дарга байсан бол тэгээд ингээ зохион бичдэг хүүхэд ингээ өөрийнхөө яриад хийсэн илүү өөр төрлийн хөөрхөн ингээ санаа гаргаж ин бүх хүүхэд бас ингэж бичсэн байгаа. Мөн одоо энэ уриалгыг бас хэд одоо уяач нарт хандаад ингээ одоо мөн хүссэн ингээ манай хүүхэд бас ингээ хөөрхөн уриалга бичсэн байна. Энэ уриалгын ангийнхаа хүүхдийн энэ гаргасан энэ уриалга бол одоо сургуулийн коридорт ингээд байрлуулсан мод хүүхэд бас энийг хараад урамшаад ингээд миний уриалга тэнд байсан гэдэг ингээд энэ бол бас ингээд хүүхдүүдийн мод зохиож найруулж байгаа чадвар үр дүн нь бас ингэж харагдаж байна. Мөн одоо хичээс гадар ажиллаар бас нөгөө зохиож найруулах хөгжүүлэхийн тулд ингээд мөн өөр манай гэр бүл гэсэн юм одоо сэдвийн хүрээнд сонгосон байсан. Тэгээд энэ гэр бүлийн одоо танилцуулах зам мартын наймтай эхчүүдийн баяр одоо бас яг таарч ирсэн учраас ингээд манайхан гэдэг энэ шүлэг зохиосон байна. Энд бас энэ ээлжтэй зориулаад ингээд дууны хэсгээс оруулсан. Тэгээ ингээд хөргөн нугалж хайцлаад ингээд гэр бүлийн зураг оруулаад ингээд эндээс ингээд хүүхдүүдийн хийсэн бүтээлийг харж авах бүх хүүхэд ингээд зурж хайцлах нугалах тэгээд тэр сонирхол ингээд их гоё сэтгэж, уран сэтгэж тэгээд бас алдаагүй бичиж байгаа юм бас ажиг. Хурлаар дамжуулан хүүхдийн үрийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. За цаасан урлалаа бол төрөлхтөрлөө технологийн хичээлээс гадаарх ажил, монгол хэлний хичээлтэй холбохоос гадна хүүхдийн зохион бүтээх, бие дааг хийх чадварыг илүү хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. За энэ хүүхдийн урлан бүтээх чадварыг хөгжүүлэх юм бол бусад унших, бичих, ярих, зохиох чадварууд нь одоо дааж хөгждөг гэдгийг бол одоо хүүхдийн бүтээл хийснээс нь бол одоо мэдэж авлаа. За сурагчид бол одоо
дан ганцхан одоо наагаад дурлаад бүтэд юу яагаад байхгүй. Бусад одоо бичих, зохиох, ярих бүх үйл ажиллагаа бол энэ дугуулан дээр явуулж байгаа учраас хүүхдийн одоо бүх чадвар нь бол хөгжиж байгаа гэдгийг би хэлэхэд таатай байна. За 7 төрлөөр бүтээлээ хийсэн байгаа. За бүтээлээ ширээний ном болох зорилгоор бол он тулсан календарын эрэлт гарсан байгаа. Бүх сурчдгөө. За тэгээд хүүхэд бүр нэг календарыг бол олж ирсэн байгаа. За календар бол бас яг тийм хүмүүс чи хэрэглээд хайчдаг учраас бол маш ховор байсан. Хүүхдүүд бас энэ тэндээс гүйж түүж одоо цааштай байсан байшингийн цонхоор наа ширээн дээр гэх мэтэр л одоо бид нэр ярилцж агаад календараа бол олж одоо календар өөрөө одоо бүтээлтэй болсонд бол маш их баяртай байна. Сэмэн намайг отгоо бүгд би цаас уулын дугууланд орсноор календарын бүтээлээр ширээний ном эзэлсэн. Цаас уулын дугуулангаар би ширээний ном эзэлсэн. Тэгээд тэр нугуулмаа тэгээд бас хайчилбар цаасан чигтэмэл эзэлсэн. Бүтээл календар дээр хийсэн бүтээлөө төрөлжүүлээд явсан байгаа. Нохооны төрөл, за шуудын төрөл, за өмнөний төрөл гэхэд яг нэг 5 төрлөөр үнийг нугалсан байгаа. За усны шуудыг бол бас ингээд өцгөлсөн намлаар нааж өгсөн байгаа. За гişгийн энэ хайчилбар байна, 2 цаглын хайчилбар. За бас өөр нэг төрөл нь байгаа. За энд багш нар та бүхэн ч гэсэн бидний хийсэн энэ миний ширээний номыг бол хийж туршиж үзээрэй. Санаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бидний баг боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд одоо хүүхэд бүрийн хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа хичээл үйл ажиллагааны маань нэгэн хэсгийг та бүхэн дээр хвшлээс үзэж сонирхлоо. За энэ бол багийн багш нарын маань өөрийн болгож чадсан олон бүтээлч туршлагын зөвхөн нэг хэсэг байлаа. За тэгэхэд та бүхэндээ хүүхэд бүрийг хөгжүүлэх их үлсийн эзэд болсон та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсье.